Нярай хүүхдийн хамар цэвэрлэх. Нярай хүүхдийн хамрыг өдөр бүр цэвэрлэх шаардлагагүй. Хамрыг байнга буюу хатуу зүйлээр цэвэрлэх нь хамрын хөндийн сас бүрхөвчийг гэмтээж хамар битүүрүүлэх шалтгаан болдог. Хамрыг цэвэрлэхдээ хүүхдээ хажуу тийш нь баг зэрэг хазайлган буцалгаж хөргөөсөн уснаас 1-2 дуслыг дусааж нус дэвтэж наашлах үед зөөлөн эрчилсэн хөвөнг 1 см хэвтээ хамрын үүдвч хэсэг рүү оруулан болгоомжтой эргүүлж нусыг авна. Хамар байнга битүүрэх үед эмчит хандна.